За манай нэвтрүүлгийн багийнхан Баян-Хонгор аймгийн төв рүү орж ирлээ. Тэгээ төвөөс сая бензин авчиад наашига зам руу явсан зам дээр Мазала парк гэдэг бараг л манай Улаанбаатар хотод байхгүй ер нь хөдөө орон нутгад байхад бас их сайхан тогтчлолттой ийм гадаас нь харахад ч ихтэй тогтчлолттой ийм парк байд юм байна. Дотроо ямар ч гэрэл гэгээ алга тэгээ ороод үзье гэж бодож байна. За Мазала цэцэрлэг төрөлн тасалбарын үн том хүн 200 төгрөг, хүүхэд 100 төгрөг гинэ. Ундаг дугуйтаа орохыг хориглоно гэсэн байна. За энэ төмөр хийцмэцтэй. Яраас гоё хийж. Тэгээ энэ хануудаараа ингээд Мазалааны хөшөөнүүд баримлууд хийгээд тэгээ сайхан будс шугатад янзлаад ялагчихсан их хөрх юм байна. За юус ороод үзэх үү. Хөшөө баримлууд нь одоо харанхууд ямар ч гэрэл цусгаад харуул ийм. Одоогондоо ер нь өнгө будгын шиг ялгаагүй л байгаа юм шиг үү те. Сайхан цементээр хийгээд тавьчихсан. Янзын гоо хийжээ. Ийхтэл энэ дэ жинчин гэдэг хөшөөг сая хилж явах шиг байлаа. За иймэрхүү тэмээний гой баримлууд хийсэн байна. За энд одоо хэн сууж байна? За алунгой их 5 хүүхдийн хамт сумаа авахлуулах гээд багцлсан 5 сумаа ирсэн. Бас их сайхан бэлгтэй сайхан хөшөө хийжээ. Бас цемент юугаараа хийсэн. Хийцтэй энэ бол өнгө будаг ялгаад хийчихсэн байгаа харагдаж байна. Тэгээд бас л их том бүтээн байгуулалт болж энэ чинь бас орон нутагт эрнэгээд Баян-Хонгорын хаач явсан бас Батулга гишүүний нэр бас нэлээд гардаг шинжтэй байна. Тэгэхээр бас энэ хүн бас нэлээд бүтээн байгуулалт хийсэн, нэлээд сайн юм хийсэн байгаа нь магтууштай, бахтууштай хүнийг дандаа муулаад хаас илүүтэй хаяа бас нэг бахархах магтах юм байвал ам хороогүй, ам хайргүй магтчих зүг баг гэж бодож байна. Баярлалаа Батулга гишүүнгээ дахиад. За, сайн байцгаана уу? За, парк үзэж явна уу? Орой зугаалдаг. Зугаалдаг. Харин өнөө орой онц юм алга та. За, угны онц байвал юу байх вэ? Тэгэл хийдэг тоглоом тэгэл. Усан сантай юм уу те? Бид нар анх удаа ирж байна. Энэ гэрэл астдаг юм уу? Мэдгүй тогонд асуулсан юм шиг л. Тогонд сэрсэн байгаа. Үгүй чи яагаад нүрэнөөс шумал хазаад байгаа юм уу? Яг. Ичээд байгаа юм уу? За. Хэн гэдэг танилцъя? За, намайг Болтгоо гэдэг. Сэтгүүлч, телевизэн сэтгүүлч Болтгоо гэдэг. Бүжин лам Нарангил хоёртой танилцлаа. Зугаалж яваа. Чипстэй. Надад чипс нэсэ. За энэ тэр хойдолд нэг гэр барьсан мөн. Тэр айгүй бол юу л байгаа да. Мэдээж голдоо байгаа чи манаа ч л тууж явах тий. Гэрлээ асааж болдох юм болов. Гэ асууч. Үдэндээ шүүр тавьчихсан байт юм аа. Сяасан мэцгэнэ. Гэрэл байхгүй юм. Гэрэл нь одоо асахгүй чи харахад хэсэгцэн. Хүлээ яваагүй энийг өнөөдөр бат руу юу яа. Бид нар ч нэг айлын гэр сахиж байгаа болохоо сайн мэдэхгүй. Тэгээ энэ айлын нам ингээд бүгд мэддэг амралтан дээр манай За тэгээ бид нар чи одоо төлөвлөж байгаа нь болохоор Баян-Хонгороос урагшаага Говьалтай аймаг ороод Говьалтай аймагаас өмнө гоор тойроо гэж төлөвлөж байгаа учраас энэгээр буцаж ирж явчихгүй бах. Тэгэхээр өдрийн цагаар бичнэ гэдэг бол. За ямар ч юм Мазалан парк гэдэг юм гоё үнээр гоё цэцэрлэг төрөлн байгуулсан байна. Орон нутгийн хөгжил дотроос нөхөр гоё ажил болсон байна. Одоогондоо яг юм шинэ байгаа учраас шинэ юм шиг байна те. шинэ одоо энэ ч бүлээл гэж барьж өгөөгүй гэсэн шүү. За. За сайхан зугаалцсан уу? Үдцсэн үү? Энэ хоёр дүүээс үүдэндээ танилцсан байхгүй. Тэгээ эхнэр нөхөр хоёр гэсэн. Хаан гудаага аймынхан паркийг үзэх гэж яваа. Эхнэр нөхөр хоёр гинэ газар чулуу шүү тэглөө. Ой штэ хүүхдийн парк дээр. Хүүхдүүд энэ юм том юутай цааталтаа уг нь уусан. Ой тэнцээ зав ба штэ. За энэ дээр хадан хисаа цохоог нь хийгээд дээрээс нь аргал янгирийн хөшөө хийжээ. Энэ ерөнхийдөө бас их том бүтээн байгуулалт болж өдөр харуул бас их гоё. Үнэхээр гоё хүрээлэн байх шинжтэй. Мань харгууш даанч гэрэлд очиж одоо энэ завин дээр нь ямарсан сууж үзьгээд явж ир бас гоё байх. Ой зав өнөхөд хэдий.
Аа? 5,000 гинэ. Нэг модны мөч. За наа чи ингээ унахад ямар үнэтэй жоохон 2 3 хууч ирдэг байж гараа. Байж л да. За дадаа ямар байна? Зав ямар байна? Хадгаа эргээд явахгүй байна. Арай дээр гоё байна уу наа чи? Янзын гоё юм байна уу? Ямар үнэтэй байд юм бэ наа чи? 5,000. Хүүхэд 2,000. Вааста мотор зэв шиг очиж. Би хотод ажилт юм. За хотод уу. Тий. Одоо энэ танаа нөгөө цэцэрлэг дээр нэг очиагүй би. Тэгсэн үү? Тий штэ. Би ч олон ирсэн болохоор таньдаг шүү дээ. Нөө нэг жиндэгийн нэг юу очиж өгөөд нэг ахтайгаа очиагүй би. Оо тийш дээ жиндэгийн угаалтар тосгор. Тий угаалтар тасгар хоёр очичаад. Өө тий. Нэг реклам хийжсэн гэж залаа штэ. Аа тий. Одоо энд юу хийж байгаа? Энд амраал юу чинь манай нутаг байхгүй. Танаа нутаг. Баянгар айсан мөн чи. Би манай одоо аав ээж эднэр л цаг гаргалаа. Цаг гарлаа. Аа за энд амраа. Тий энд амраа. Манай ч гоё юм байгуулагдсан шүү дээ. Тий янз бүрийн сайхан цэцэрлэг төр ил ассан. Тий. Ирээд энэ зул харж байна. Гоё юм уу тий? Янз. Одоо жоохон гэрэлтүүлээд явчихъя. За чи танилцсан ойлоо. Анхаа. Болдгоо. Энд юу идэгөө? Оюун дэжлэг хотод ичлээ. Хотод уу. За. Баянгар тэзээ ирсэн. Би ч ирээд 7 7 хоног юм. Тэзээ уцгаа. амрах гэж ирсэн. Маргааш нутагс. Нутагтаа амарч яваа лөө. Амарч. Баянгар айлсан бай. Төвх. Түүх үү. За тэгвэл өстө жинхэнэ дашин дээр ирсэн. Энэ нөгөө Мазала парк энэ жилиг шинээр ашиглалтанд орсон. Тэрийг үзэх гэл найзуудтай гэж. Тэгээд энэ нөгөө сая үер болсноос хойш нэг тог тасарсан. Тэр өнөдөр жоохон тоггүй дэрсэн. Тэгэл сая завин дээр сууж үзчихээ. Тэг гоё л шүү дээ. Гоё. Надад айгүй таалагдлаа. Сайхан. Одоо энэ чинь Мазала гэдэг энэ л да. Цааталтаа бас дахиад нэг парк. Тийм үү. Тэр нь яадаг? Динзавртай парк. Динзавртай ба. Дандаа нөгөө динзавр нөгөө бидний динзавруудаар хийцэн парк. Тэр нь гэрэлтэй голоо. Гэрэлтэй уг нь гэрэлтэй л байх хэвээр тэр өндөрлөгийг наалах хэвээр. Аа тэр бухандаа шинэ доор. Тэр бухандаг шөнийн наадалтай. Динзавртай парк. Энэ л гол Мазала парк. Гоё парктай болж энэ чи аль ч аймагт байхгүй гэдэг нь. Ер нь бол байхгүй тий. Динзавртай парк ч гэсэн. Яванда жоохон хөгжүүлчихвэл хотын паркийг боцох юм шүү. Ер нь нэг учир зүггүй боцоход байгаа юм. Тэгэл нэлээд өгчөж байгаа. Энэ сая нэлээд том бүтээн байгаа гэсэн. Янз харанхуй юм тий. Тий. За эхлээд танилцъя. Хэн блэ нэр? За Зулаа. За. Ааги. Би нутгийн хоёр хөөрхөн охиндоо танилцсан. Зулаа. Ааги хоёр. За чамаа хэн блэ? Жоохно. Миний өөдөөс хараад нэг зочинтой бас. Хэн блэ нэр? Өө, нэрээ мэддгүй юм уу? Ааги хин залараа. Ааги жоохон баримжаа байгаа шүү дээ. Ааги юу гэдэг вэ? би энэ ч бас сурдаг. Тэгээд зөөнийхөө амралтаараа найзтайгаа зайв ажиллаж байгаа. Зайв ажиллаж байгаа. За зайв тэгээ өдөр тэр хэр орлого олох юм? За өдөрт 20-с дээш. 20-с дээш. Мондог тий. Бас өдрийн 20,000 орлого гэдэг чинь гайгүй. Бид нэрс танаа энэ парк цэл төрлөг үзэх гээд ирсэн даанч юу вэ? Гэрэлгүй байна тий. Тий, хизээ тогн тасарсан. Өчигдрөөс уржигдраас эхлэн тасалсан байгаа. Тэгээд ирээгүй. Завин дээр бол бас л хангаагаа уссан газар энэ завин дээр суугаа явахад бас гоё юм байна тий. Даанч одоо нэг л юм мөрөх гээд л тэгнэ. Тийм ээ. За ухруу. Хурхуу. Тэгвэл мушигж байгаа байхгүй чи. За одоо Титаник. Манай Баян хонгорын Титаник. Та чинь өрүүлэн зарагдахгүй жоохон. Тиймэрхүү. Байна да. Манай далайн баг. Далаагаараа ёо. Хамрлуу яа. За сайн явцгааж гинөө. Хаанаас хаурж гинэ? Таанаас хаурж байгаа. Барьцил орё. Баян хонгороос барьцил бас хол явах нэ. Зүрийн авч бүр гэрэл үлдээ янз юм шиг. Тийм манайч нөгөө Титаник. Тий. Манайх нь яг Титаник болж шүү дээ. Тий. За. Танилцъя. Болтгоо. Та нэг болтгоо гэдэг ток шоу өгдөг тий. Эйт. Сайн үзт юм байна гэ. Танд. Төслөг дуусч байгаа одоо орох гэж байгаа. За төгөлдрөө дуу шүлэг мэдхүү. За нэг дуулчих за.
Заахан ингэ барьж. За. Ганц дуулчих. Өө их өргөө идэхгүй. Аяагээ дуулчих. За. Дуулах юм уу? Өө заан дээр. Юу рүү цаа. За. Өө энэ ч одоо хүн байхгүй зөндөө олон үнэтэй болсон биз дээ. Зөндөө олон үнэтэй залуучууд бас сайхан амарцсан гэж. Ер нь зөвхөн сүүлийн үе залуучууд бас нэг баар, ресторан гэхээсээ илүүтэйгээр цэцэрлэг төрөлн сайхан одоо фуд корт ч юм уу хоолны газрууд ингээд чөлөө цагаа нэг болзоогоо ч юм аятайхан өнгөрүүлэх газар бас үнэхээр хэрэгтэй байж байгаа. Тэгээд энийг бас шийдэд Баянгор аймаг бол шийдсэн байна. Энэ стаалагдлаа бас зүгээр хотоос та амар цугаалж яваа хүмүүс ч юм уу бид нар ч гэсэн их гоё санагч чинь. Тэгэхээр энэ сайхан ажиллалаа. За бид нар Байдрагийн голын гүүрээр гараад Байдрагийн хавцлаар гараад сая тавг харсан бах бас их сүртэй байгаа л та. Тэгээд тэр хавцлаад байгаа айхтар үер буудаг болтой шинжтэй байна. Хавцлаар гараад явж исэн энэ нэг юм цагаан дэлтэй цагаан чулуутай ийм овоо байна. Тэгээд ямар ч үс нөгөө авж яваа ааруул юунаасаа бяслагнаасаа дээшээ сайхан өргөе гэж бодоод бас Монгол хүн ч уул ус одоо энэ овоогоо сайхан тахидаг, хүндэлдэг. Эдээ цагааныхаа дээжээс өргөдөг тэр ёс ажлын дагуу бас эдээ цагаагаа өргөе гэж бодоод явж байна л да. За энэ дөрвчтэй. За овооны их танд олцны их надад. Энэ чулуу нэг тавган дотор байгаа дагч нэг төгчтэй. Энэ биш баха. Тэгэхээр нэг үеиг бодвол бас монголчууд төр овоо тахилган дээр амар хог тараа хийдэг байсан. Тэр нарийн хаа очиж болчихсон болтой. За овоонд ч гэсэн энэ ургаан мод энэ тэр уул уусанд байвал бас ургаан модонд энэ хадгийг уюул хадчи бас ургаан модыг бол ёстой тасрахгүй. Мод руугаа шигдээд орчдөг. Болтой юм байлаа. Тэгээд нөгөө түрүүний ярьж ирсэн цагаан чулуу гэж яриад байгаа. Энэ чулууг би бас урд нь харж ирсэн юу. Энэ чулууны тухай уншиж байсан л да. Манайхаа өөхөн чулуу гэж нэрлэдэг, цагаан чулуу гэж нэрлэдэг. Энэ бол маш өндөр усны даралтны доор дарагдахаараа чулууны нэгтрэл нь энгийн хэвийн чулууны нэгтрэлээс илүү хүчтэй дарагдаад ингэж шахагдаад ингэж үүсдэг. За хоёрдугаарт нь агуу болон уусмал орчинд үүсэхдээ энэ эрдэсийн орчинд ингэж үүсэхдээ бас тусах маягаар үүсэхдээ бас нэг ингэж хатуу болдог. Тэр бол яг болрын төрлийн чулуунууд. Энэ байгаль дээр байж байгаа энэ манайхны Жон шилбэрийн энэ гантик хэлбэрийн энэ чулуунд бол одоо далайн уснаар бол маш өндөр даралтын дор үүссэн тохиолдол хвчлэн юм ил байдаг гэсэн. Тэгэхээр би энэ хавийг бас л нөгөө өөрийнхөө худлаа нарийн мэддэхгүй оншоор бол далайн ёроол байсан газар болов гэмээр харагдаад байгаа. За тэгээд тэр хойдлын хэсгээр 2-3 ийм хавтгай оройтой уулууд харагдаж байгаа. Тэд нар бол миний ойлгож харж байгаагаар бол галтуулын тогоо юм уу гэсэн маягтай харагдаад байгаа. Ер нь одоо энэ хойд зүгийн нутгуудаар за баруун зүгийн нутгуудаар Монголын Хинти хангаан уулсын хэсгүүд галтуулын тогоо маш ихээр харагддаг. За тэгээд энэ боржинг харахаар боржин хэрнээ
Энэ одоо энэ борчин дээр үүссэн жижиг нүхнүүд нь бол нөгөө галтуулын чулуу хэд халуун өсөлт хайлах үед агаартай сэлцснээс болоод агаарнд гадаж байгаа ингэж одоо бөмбөлөг хэлбэрээр гарчсан дараа ийм нүхнүүд үүсдэг гэсэн ийм тайлбарыг өгч яадаг. Тэгэхээр энэ бас л нэг хөрмөн чулуу маягийн боржин өөрөө бас хайлал хөрмөн маягтай болсон байж байгаа. Тэгэхээр нөгөө л Монголын хаасаагүй одоо энэ Алтан ангаа нуруудын хаасаагүй тааралдаг энэ галтуулын чулуулын хэлбэрүүд л энд бас яваад байна л да. Тэгэхээр одоо энэ хаасаагүй хаягдсан байгаа энэ хөндөй за тэгэл одоо эндээс ингээд харах юм бол одоо би тавынд харуулъя. Энэ хөндөй энэ төр хэсгүүд бол энэ газар уул одоо юуны тогтцсон уул усын тогтцсон одоо энэ юугүй эмх замраагүй байгаа байдал за тэгээ чулууны цацгдсан байгаа хэлбэрэн төр харах юм бол бас л нөгөө галтуулын хэдээ одоо хэдэн мянган жилийн хэдэн сая жилийн ч өмнөд үүссэн галтуулын хөдөлгөөн тектоник хөдөлгөөний нөлөөгөөр үүссэн байж болзошгүй л гэж харагдахаар юм. Өвранга Баян хонгорын нутаг за тэгэл Өврангаан тэр хар хорон чиглэлийн Баталзүйд сумын Уянга сумын нутаг за энэс хойшоо ингээл Баян хонгорын дамжаад одоохондоо тэр галтуулын чулуулгын бүсийн нутгаас нэг гарч амжаагүй л явж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө л энэ галтуулын хизээ эртний цагт үүссэн тектоникийн хөдөлгөөнөөс үүссэн л ийм л юм уу да. Энэ чулуу бол бас үзэсгэлэнтэй гоё харагдаж байна. А энэ нөгөө юу шүү дээ? Яа шүү дээ. Өргөстэй юм уу? Өргөстэй юм. Жижиг өргөстэй. Алтан арга нь. За алтан арганыг эмийн ургамалт хэрэгэлдэг тийм ээ. Эмийн ургамалт хэрэгэлдэг юунд бусдгаж угаад байдаг үлээ дээ. Мартчихж. Нэг уншижсэн санагдаад байна. Алтан арга нь юм алтан хальстай. За тэгээд ер нь маш эртээр үеэс байсан ургамал болтой. Ягаад тэгэхээр манай үлгэр домогт бол алтан арганы тухай одоо их олон үлгэр домог байдаг та алтан арга нь оролцсон алтан харгантай одоо алтан арганы улаас иж хугмөргөн энэ төр гэл ийм алтадмал хайстай яг л ийм алтаар бүрчгсэн юм шиг ийм гоёмсыг алтадмал хайстай. За тэгээд энэ навчрах хэсгэрээ өргөстэй үйд юм байна. Хүүхэд багт л харж ирсэн одоо бас энэ хүүхэд баг сэлэн мэлэнгийн утгаар харж ирсэн. Энэгээр бас халтаа харга нь бол зөндөө байна. За тэгээд энэ аваа энэ хаваа очиж 0 сүү өнөртэй энэ харганаас нь ч гэсэн бараг сүү өнөрчрөөгүй. Энэ бас үзлэнтэй таксан аваа байд юм байна. Замд ийм хүнд даацсан машинууд их олноор таарлаж байгаа. Энэ хүнд даацсан машинууд нь уул уурхай юм уу эсвэл одоо Европ дүүмгцэн цементийн төрлийн матж байгаа. Тэгэхээр энэ уус ховдын чиглэлд их том үйлдвэр барих гэж байгаа юм уу эсвэл одоо нөгөө л алдарт алтаа ухах гээд байна уу? Алт ухахд ийм их хэрэглэхгүй. За тэгэл яах тий. Ямар ч нэг том үйлдвэрлэл хийгдэж байгаа бах та. За иймэрхүү байдалтай аялал цаашаа өргөжилж байна. Одоо цаашаа дахиад бид нар эндээс салаад ерөөдөө Гоолтай аймгийн нутаг руу хэдэн километр яваад орох бол буу цагаан одоо орно тийм ээ. Буу цагаан цаашаа хаашаа болох бадрахаа. Тийм Говалтаан дэлгэр. За тэгээ бид нар Говалтаагаас хойноос нь урагш чиглэлд яваад тэгээд хилээд дагаад болол Өмнөгов аймгийн захаас нийлэл гэсэн төлөвлөгөөтэй явж байна. За ховд Баян үлгий гэж хэлсэн. Болоод ерөөсөө Говалтаа гэдэг бол судагдаагүй ер нь телевизийн бас маш цөөхөн очсон нутаг учраас за Монгол телевизэд бадмаах нэлээд сайн явах шиг болсон. Ер нь тэрнээс хойш нэг айхтар харагдаг. Тэгэхээр бид нар бас явъя гэж бодвол төлөвлөд байж байна да.
эх орн гэж эх орны тухай яриа хаасаг улс төрчдийн ингэрт за тэгээд улс төрийн одоо улсын хурлын танхимд за тэгээд интернет орчинд Facebook, Twitterт хаасаг бол болтгол доо. Гэхдээ миний ойлгож байгаагаар эх орн гэдэг бол Улаанбаатар хот биш. Богд уулын хоорондоо сая гаруй Монгол улсын хүн амын талыг агуулсан тэр хэсэгхэн 4-6 метр талбай биш. Энэ уул ус, энэ мал аж ахуй, энэ ард түмэн, энэ үсэлтэнд байгаль, энэ гадныхны амь тэмцэн зорин ирж хөлдөж хүн явж байгаа, зорж явж байгаа энэ үсэлтэнд байгаль, онгон дагшин зэрлэг байгаль. За тэгэхээр Монгол хүн заяагдсан дэлхийн ер нь малч одоо 200 гаруй орноос маш олон орн заяагаагүй асар уудам газар нутаг. Энийг бид нар эх орн гэж ойлгомоор юм шүү. Энийний төлөө би өнөөдөр одоо юу гэдэг яг одоогоор Олимпийн тэнгэрт Монголын залуучууд, Монголын тамирчид Олимпийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулахаар одоо зүтгэж байна. Би бас юу гэдэг тэднэртэй хүч нэмэхээр, тэднэртэй урам зориг нэмэхээр, магадгүй газрын судлаар, усны судлаар эх орны тэнгэрээс, агаараас хүч чадал нэмэхээр бас энэ өндөр уулын орой дээр Баян-Хонгор аймгийн Бууд самаа сумын захад ирчээд энэ өндөр уулын орой дээр гарч ирээд бас л одоо Монгол улсынхаа төрийн далбаг энэ Монголынхон зэрлэг онгон дагшин гайхамшигтай үсэнд ганган байгалийн тэнгэрт одоо мандуулаад явж байгаад их баяртай байна. Монгол хүнд Монгол эх орн ямар юм бэ гэдгийг харуулахын тулд бид нар хичээ зүтгэж одоо асар хол одоо энэ замыг туулаад явж байна. Магадгүй бидний өнөөдрийн одоо сар гарan туулж байгаа энэ зам болвол магадгүй Европын бүх орнуудыг тойрох тэр зам баг. Эсвэл Америк ТV-ийн хойноос урагш хөндлөдөг ч юм уу, эсвэл Австрали ТV-ийг хөндлөнгуул туулах, магадгүй Японыг 30-40 тойрох, Солонгосыг 10-20 тойрох тийм зам баг. Гэхдээ бид нар Монгол орн асар уудам өргөн газар нутагтай болохоор дөнгөж нэгхэн хэсгийг буюу одоо Японоос 5 дахин, Солонгосоос одоо юу гэдэг нь 5-6 дахин, 7-8 дахин зарим одоо Европын орнуудаас 20-30 дахин тэр том нутагтай ганц 2 аймгийн үүсгэхийн тулд хэдэн мянган километрийг туулж байна. Монгол орн ийм л агуу, ийм л мундаг гайхалтай байна. Энэ мундаг гайхалтай агуу үсэлэнтэй онгон дагшин зэрлэг байгальд одоо дасан зогсож амьдарч чадсан Монгол ард түмэн, Монголын малчид, Монгол хүмүүс гэж үнэхээр гайхалтай байна. Тэгэхээр бидний эх орны сэтгэлгээ бол тэр богд уулын дундх дөрвөн тэр хэдхэн байшин шахацлан байрласан тэр талбай биш. Энэ асар удам газар нутаг юм шүү. За бас энэ асар одоо үсэнтэй байгаль, энэ нууц судлагдаагүй энэ дашгин байгалууд юм шүү. Энэ бидний эх орн болоо. Энийний төлөө бид нар тэмцэж байгаа шүү. Энийг л хайрлж, хамгаалж, хадгалж авч үлдэхийн төлөө одоо VTV телевизийн хамт олон ч гэсэн бид Монголдоо хайртай гэдэг өрөөнд ор нэвтрүүлгээ бэлтэж байгаа. Тэгээ саяны тэр нэг жимс шиг юм байж. Стокой. Манай хангаад бол 5-4 хүн л үүдэг энэ. Тэр эдний дамбар руу очиж шинжлээ. Гэрийн хаалга маалга хийгээд тэгээд юу ачсан? Шумуулны тухай, шоргоочны тухай ч юм уу бас уншсан. Юуны ашиг чинь ирчүүдийн ашиг нэ. Энэ хонин гөрөл маань устдаа л нэг хөөхөө. Гимгүү намх ингээд. Маа чиний малгай. Машин дотор уртын дууд уулж байгаа чи харлаа. Хангаа эзэнтэй вэлжлэхээр барьж байгаа тэнэ. Хасаг таархны орой дээрээс Отон тэнгэрийн оройг харж байгаа шүү дээ. Төө тэр дээшээ авирж ирээд сур бас дахин сурмаар явчихж одоо. За ямар ч үсэн нэг уран бүтээл сэтгэлгээтэй төхөл энд шалдан сууж исэн баг та. Бага гэр орноо ч өөрснөө иймэрхүү байлах юм. Энийг нэг янзлмаар санагдаад байна. Баярлалаа. Энд ч дааш ордер зас шивт юм яа гэв. Тэн чи байгалийн тогтцсон юм түүхэн юм чинь түүхээрэл байж юмар санагдаад хаа надад болов. Сайн ингээд сумын урд цахаас ороод ингээд яваад ингэсэн. Нэг ч хүн байхгүй. Сэрээ зүсмүс. Хөдөөний өнгө гэж харнаас. Галгар юм шиг. Дугаа агаруул скотчтой л явчихна гэл. Ийм хүүстэй барьдгүй мөх чи буцаад хийлээл явчихна.
Энэ доо энэ дундаа өндөг. Хийтэй юм. За миний энэ байгаа хэсэг бол Баян-Хонгор аймгийн Буу цагаан сумын нутаг. За одоогоор ус ихтэй байгаа болохоор хүн хөл байхгүй байна. За яг юу юм бэ гэхээр давс олборлдог нуур байж байгаа. Энэ нуурын голд байгаа жижиг энэ овоолоод тавьсан бондгор хэсгүүд дээр давс ургаж гарч ирнэ. Би урд нь бас 2 ч удаа давстай нуур үзчихсэн. За гадаадад бас өмнөд хятадд явж байгаа давс олборлж байгааг үзчихсэн. Энэ гарт байгаа энэ зөвхөн ундаана шилний архин шилийн хагархан дээр давс ургацсан байгаа нэг харагдаж байна. Ийм давс. Гой цагаан давс гэсэн үг үстэй. Энэ. Айгуу хөвчтэй цагаан давс. Манайхан ууг нь бол ийм байгалийн давсыг хэрэглэдэг. Одоо бидний Яожсэн давс гэдэг компаниудаас нийлүүлээд байгаа тэр хятадын үйлдвэрүүдээс нийлүүлээд байгаа тэр Яожсэн цагаан давс бол жигнэсээ давс шинэ бол натрийн давс гэж байдаг. Натрийн давс гэдэг бол ууг нь бол хүнсийн зориулсан давс биш юм байгаа юм. Хүний биеинд хортой давс нь тооцогддог. Одоо энэгээр ингээд харагдаж байна л да. Саяны шилэн дээрээс гардаг шиг энэ бол ингээд нөгөө усан татарсан эсгүүд дээр гадна талаар нь ингээд давс ургаад битүү ингээд талсчаад ингээд давс гарцсан. За эндээс бол нөгөө бидний мэддэг миний бол харж байгаагаар энэ бол бор давс гэхээс илүү цагаан давс гарах маягтай юм байна. Жамц давс энэ төр бор давс энэ төр бол том томороо талсчаад ингээд чулуу шуургад юм байлаа. Энэ бол талст нь их баг, ус нь их учраас ингээд гарсан. Гэхдээ гарсан давсныг нь гарцыг харахад бол нэлээд сайн цагаан давс гардаг болов гэмээр харагдаж байна. Нуурын ус бараг давстай байгаа бох тий. Амсаа үзчихвэл хордоод өгчт юм болов. Оо энэ ч амар шавхат юм байна. Шэт. Нуурлуу шавхаагаар нойртол би уг нь боломж гараад амсаад үзчихье гэж бодсон чи. Шууд ингээд суух. Энэ ч орохгүй байна л да. За мэдээж энэ нуурын ус бол ойлгомжтой давстай л байгаа л да. Амар их давстай байгаа би мэдчихэ. Тэгээд ер нь дотроо бодоход тийм байна. Тэгээд ойртож болохгүй маань. Тэгээд ерөнхийдөө энэ нуур доошгоо шиг одоо уусаад орно. Уусаад оронгууд одоо энэ давс ургацсан байгаа шиг давс нь ингээд талсчаад уулжаад ургаад ингээд бүр миний урд нь харж яснаар бол бүр ингээд 20-30 см-ийн зарим нь хүрдэж авахаар одоо ч Америкийн Salt Lake ч гэдэм үү тэр шиг ингээд хүрдэж яваад олборлохоор тийм хэмжээний оллоо ургадаг. Ийм байж байгаа. Тэгээд манай Монголын байгалийн баялагын нэг Баян-Хонгор аймгийн энэ Баа цагаан сум байгаа тий. Буу цагаан сумаас хүрээ марл орох замд байж байгаа давс нуурыг үзүүлээ.